Сайн байцгаана уу? Олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээний видео хичээлийг цуврал байдлаар хүргэж байна. Хичээлийн сэдвүүдийг MySpace намын дэлгүүрт худалдаач буй олон хэмжээст өгөгдлийн статистик шинжилгээ номоос дэлгэрүүлж үзэх боломжтой. Өмнөх хичээлээр факторын шинжилгээний талаарх ерөнхий ойлголт, факторын шинжилгээний загвар, тус загварын онцлог болон загвар хэдий шийдтэй байх тухай үзсэн билээ. Харин өнөөдөр загварыг хэрхэн үнэлэхийг авч үзнэ. Энэ нь факторын шинжилгээний загвар дахь үл мэдэгдэгчид болох L буюу факторын ачалт, F буюу факторыг олно гэсэн үг юм. Бас хүнлэнгийн хүчин зүйл бүр тодорхойлбол түүний дисперсийг олох болно. Үнэлгээг эхлээд факторын шинжилгээний загвараас мөрдөн гарч байсан ковариацийн задаргаанаас L ачалт ба хүнлэнгийн хүчин зүйлсийн дисперсийг олох, улмаар F факторыг олох гэсэн дарааллаар хийнэ. Өмнөх хичээлээр бид факторын шинжилгээний онолын үндсэн зүйлсийг наривчлан үзсэн бөгөөд энд өнөөдрийн хичээлд зайлшгүй хэрэгтэй зарим зүйлсийг сэргээн сануулахаар бичиж орууллаа. Эдгээрийг та бүхэн өөрсдөө тогтож уншаарай гэж захиад дараагийн слайд руу шилжье. Өмнөх хичээлээр үзсэнчлэн факторын ачалт нь масштабаас үл шалтгааллах тул загвар үнэлэхэд ковариацийн матриц ба корреляцийн матрицын алийг нь ашиглаж болно. 3 хэвсэгчтэй эрхний фактортай загвар авч үзье. Энэ тохиолдолд чөлөөний зэрэг тэгтээ тэнцвүүд бол өмнө үзсэнчлэн загвар цор ганц шийдтэй байна. Загварыг корреляцийн матриц ашиглаж үнэлье. Ингээд нэг талд корреляцийн матрицыг, нөгөө талд факторын ачалт ба хүндлэнгийн хүчин зүйлийн дисперсээс тогтоох матрицыг дэлгэрэнгүй бичиж харууллаа. Улмаар энд бичсэн шиг арын матрицын диагоналын бус элементүүдийг үржүүлж хуваавал нэг ачалтаас бусд нь хураагдана. Түүний нөгөө талд корреляцийн матрицын харгалзах элементүүдийг авч бичвэл түүрийн корреляцаар ачалтыг илэрхийлсэн үнэлгээ гарна. Бусад ачалтуудыг ч үүнтэй төстэй байдлаар олж болно. Өмнөх слайд дээр болсон ачалтууд болон корреляцаас хүнлэнгийн хүчин зүйлсийн дисперсүүдийг олж болно. Хүнлэнгийн хүчин зүйлсийн дисперсүүд матрицын гол диагонал дээр байх тул корреляцийн задаргааны гол диагоналыг л авч үзэх шаардлагатай. Энэхүү олсон үнэлэлт слайдын төгсгөлд харагдаж байна. Энд авч үзсэн загварын чөлөөний зэрэг тэгтээ тэнцвэ байгаа билээ. Тийм үед загвар цор ганц шийдтэй бас тэр нь статистик ач холбогдолгүй байж болох, өөрөөр хэлбэл хүнлэнгийн нөлөө гэх зүйлийг олж зайлуулахгүй байж болох талтай гэж өмнөх хичээлээр үзсэн. Үнэхээр бидний олсон шийд корреляцуудаар нэг утгатай илэрхийлэгдэж байна. Бас корреляц буюу хувьсгчдын хамаарал ямар байхаас шалтгаалж хүнлэнгийн хүчин зүйлийн дисперс тэгтээ тэнцвүүч байж болох юм. Иймд практикт чөлөөний зэргийн тэгээсэх байдаг загварууд л илүү ач холбогдолтой бөгөөд зэгчээлээ цааш үргэлжлүүлэхдээ зөвхөн тийм л загварууд үзье. Одоо чөлөөний зэргийн тэгээсэх байдаг тохиолдлыг авч үзье. Факторын шинжилгээ хэрхэн ихийг харуулахын тулд R програмын datasets бэлэн багц дотор байдаг өгөгдөл авч ашиглая. Нэгэнт тус өгөгдөл R програм дотор бэлэн байж байдаг тул өнөөдрийн хичээлийн слайд дээр харагдах кодыг шууд бичээд ажилуулах боломжтой. Юуны өмнө чөлөөний зэргийг олж 7 хувьсгч дээр 2 ширхэг фактортай загвар тавьж болох эсэхийг тогтооё. Өмнөх хичээлдэр үзсэн Томио ёсоор чөлөөний зэрэг 8 буюу эерэг утгатай гарч байгаа тул тус загвар статистик ач холбогдолтой байх ажээ. Энд өгөгдөл ялгаж авах бас ялгаан авсан түүрийнхээ хэмжээ болон зарим хэсгийг нь хэвлэж харуулах тушаал ба тушаалаар гарах үр дүнг харууллаа. Одоо загварын үнэлгээний аргуудаас заримыг нь товч тайлбарлая. Гол факторын арга бол загварын параметруудыг хүндлэнгийн хүчин зүйлсийн дисперсээс эхэлж дараалан дөхөх аргаар олдог арга юм. Тус аргын хувьд корреляцийн матриц ашигласан буюу хувьсгчид дээр стандарт хувиргалт хийсэн үед хувьсгчдын дисперсээс тогтох матриц дээр нэгж матриц болох тул өмнөх хичээлээр дурдж байсан L-ийн хөрвөснийг D-ийн уруу болон L матрицаар үржүүлсэн нь диагонал гэсэн нэмэлт нөхцөл нь L-ийн хөрвөснийг үржих нь L-ийн диагонал гэсэн хэлбэрт шилжинэ. Ийм L матрицын багнууд ортогнол болох бөгөөд улмаар тэдгээрийг араас нь бисийн матрицын хувийн векторуудаар авах боломжтой болно. X сансрын векторын хамтын дархалт мэдэгдэж байгаа үед факторын шинжилгээний загварын параметруудыг хамгийн хүннүү бүхий аргаар үнэлэх боломжтой. Бас дархалт мэдэгдэж байх тул K ширхэг фактортай загвар хүчинтэй эсгийг шалгах хүннүү бүхий харьцаа шинжээр авч үзэх боломжтой бөгөөд тийм шинжээр хэд хэдэн янзаар авч үзсэн байдаг. Эцэст нь голлосын аргыг авч үзье. Тус арга нь голлосын шинжилгээ дээр үзэж байсан ковариацийн матрицын хувийн утгын задаргаанаас факторын ачалтыг үнэлдэг. Харин дараа нь ковариацийн задаргаанаас хүндлэнгийн хүчин зүйлийн дисперсийг үнэлдэг. Эдгээр аргуудаас голлосын аргыг сонгон авч өмнө жишээ болон авсан өгөгдөл дээр тавьсан загварыг үнэлэхэд хэрэглэж үзүүлье. Гэхдээ голлосын аргаар загвар үнэлэх аргачлал буюу алгоритмтай танилцъя. Харин дараагийн слайд дээр уг аргын санааг тодруулж ярилцъя. Нэгдүгээр түүрийн ковариацийн матрицын хувийн утга болон хувийн векторуудыг олно. Хоёрдугаар техник K ширхэг хувийн утга болон тэдгээр таргалзах хувийн векторуудын тусламжтай факторын ачалтыг үнэлнэ. Энд K нь факторын тоо ширхэг юм. Мөн өмнөх хичээлдэр үзсэнчлэн хэрэг өгөгдөлдөх P ширхэг сансрын хэсэгчээс ядаж K ширхгийн шугаман хамааралгүй бол ковариацийн матрицын K ширхгийн эерэг хувийн утга заавал олдно. 3 дугаар хүндлэнгийн хүчин зүйлсийн дисперсийг үнэлнэ.
Хөндлөнгөө хүчин зүйлийн дисперсүүд нь PC матрицын диагонал дээр байрлах буюу PC-ийн диагонал матриц тул түүний элемент болох PCGG дисперсүүдийг S-с асган L-ийг үржигэн L хүргэсэн матрицын диагоналын элементүүдээр үнэлнэ. Хувийн утга болон хувийн векторууд ихний K ширхэг болон сүүлийн P-гээс нь K ширхээр нь салгаад харгалзан F болон U индексийн тусламжтай ялгаж тэмдэглэе. Өөрөөр хэлбэл хамгийн их мэдээлэл агуулгах ихний K ширхэг гол хэсэг болон бага мэдээлэл агуулгах бусад гол хэсэг гэж хоёр бүлэглэе. Үүнийг дагаж хувийн утгын задраа хоёр салах бөгөөд ихний хэсгийг нь загвараар тайлбарлагдах ковариацийн хэсэг хэмээн үзэж факторинг ачаалттай холбоно. Харин хоёр дахь хэсгийн гол диагоналын хөндлөнгөө хүчин зүйлийн дисперс гэж аавна. Тэгвэл диагоналын бус хэсэг нь ачаалт ба хөндлөнгөө хүчин зүйлсийн дисперс алинд ч үл багтах тул загварын алдаа болж үлдэнэ. Иймээс өмнөх слайд дээр дурдсан үнэлэлт гарч байгаа юм. Бас загварын алдааг тоо хэмжээ талаас нэг хэсгийн төгсгөлд авч үзнэ. Одоо жишээ болгон авсан загварыг гол хэсгийн аргын алгоритмын дагуу үнэлье. Эхлээд түүрэн ковариацийн матрис түүний хувийн утга болон хувийн векторуудыг олж байна. Бас хувийн утгуудыг гаргаж харуулав. Хувийн утгуудаар байгуулсан энэхүү шугамн диаграмыг скрип плот гэдэг. Диаграмыг харуул эхний ганц хувийн утга бусдаас хит их буюу бидний авч үзсэн 7 хувьсгч бараг ганц фактораар тайлбарлагдахаар дүр зураг харагдаж байна. Мөн эхний хоёр хувийн утгын нийлбэр нийт хувийн утгын нийлбэр 9994%-ийг эзлэх буюу 2 факторт өнөөх 7 хувьсгчийг бараг л бүрэн илэрхийлж чадах ажээ. Харин энд факторын ачаалтыг олж үзүүлв. Лямбда диагонал матрицт бол түүний язгуур матриц нь элементүүдийнх нь язгуураас тогтох матрицтай тэнцэнэ. Мөн энд язгуур авахдаа R-ийн SQRT функц ашиглав. Манай жишээ 7 хувьсгчтай тул факторын ачаалт 7 мөртөө бас 2 фактортай тул факторын ачаалтын багны тоо 2-той тэнцүү байна. Энд нийлэмж болон хөндлөнгөө хүчин зүйлийн дисперсийг үнэлж оллоо. RL-ны диаг функц нь хэрэв матриц өгвөл түүний диагоналыг, харин вектор өгвөл түүнийг диагонал матриц болгож буцаадаг. Факторын шинжилгээ хийхэд ашиглаж болох багц болон функц R програмд олон бий. Жишээлбэл голцгийн шинжилгээ хичээлд ашигласан фактомайнер багцыг нэр дурдж болно. Харин энэ удаад R програмын PSYCH багц дахь принципал функцийг авч үзье. Тус багц R програмд анхнаасаа бэлэн байдаггүй тул нэмж суулгах шаардлагатай. Үүний тулд компьютерийн интернетэд холбож байгаад R програм дээрээс слайд ихэнд харагдаж буй суулгах тушаал өгнө. Түүний дараа шинжилгээ хийх буюу принципал функцийг хэрхэн дуудаж ажилуулахыг харууллаа. Эцэст нь гарсан үр дүн хэвлэж харуулах тушаал өгч байна. Практик хэрэглээнд функцийн утгын зарим хэсгийг өөр тооцоонд авч ашиглах шаардлага тулгарч болох юм. Тийм үед шаардлагатай утгыг агуулж буй дид элемент руу хандан авч ашиглаж болдог. Слайдын төгсгөлд чөлөөний зэрэг, төвөрийн хэмжээ, хувийн утгууд, факторын ачаалт, нийлэмж, хөндлөнгөө хүчин зүйлсийн дисперс зэрэг рүү хэрхэн хандахыг харууллаа. Принципал функцийн буцаасан утгыг хэвлэхэд гардаг үр дүнгийн зарим хэсгийг энд тайлбарлаж бичлээ. Гол хэсгийн арга ёсоор S болон L үржин L хөрвсөн дээр нэмэх нь PC матрицуудын гол диагоналын элементүүд тэнцүү. Харин диагоналын бус элементүүд үнэлгээнд тагаст дуу оролцож өөрөөр хэлбэл шууд хаягдаж байсан. Энэ нь гол хэсгийн аргын үндсэн санааг тайлбарлаж байх үед тодорхой харагдсан. Тиймээс хаягдаж байсан хэсэг нь хөндлөнгөө хүчин зүйлсийн дисперстэй хамт ковариацийн матрицын сүүлийн P-гээс нь K ширхэг хувийн утгуудад харгалзаж байсан. Бас гол хэсгийн шинжилгээс идэвхтэй үзсэнчлэн тэдгэр хувийн утгууд загвараар үл тайлбарлагдах дисперсийн хэмжээг илэрхийлдэг тул загварын алдааны хэмжээ тэдгэр хувийн утгуудын хэмжээгээр хязгаарлагдана. Ингээд слайдын голд үнэлгээний алдааг Frobenius-ийн нормоор тооцсны ковариацийн матрицын хувийн утгуудаар заагалсан үр дүнг томьёолж харуулав. Одоо загвар дахь F фактор хэрхэн үнэлэхийг үзье. Факторууд нь бидний авч үзэж буй олон хувьсгчийг илэрхийлэх цөөн хувьсгч юм. Харин факторууд тухайн нэг хувьсгчтай хэр зэрэг холбогдолтой болохыг факторын ачаалт буюу коэффициент нь илэрхийлдэг билээ. Тэгэхээр факторуудыг тайлбарлахдаа тэдгээрийн ачаалтыг голчлон анхаарна. Факторын үнэлэлтийг факторын оноо гэдэг. Факторыг үнэлэх буюу факторын оноог олохдоо F факторын X векторын нөхцөл дэх нөхцөл математик дундаж ашигладаг. Өөрөөр хэлбэл хамгийн бага дундаж квадрат алдаатай үнэлэлт авч ашигладаг. Нөхцөл математик дунджийн илэрхийллийг олохын тулд хоёр векторын хамтын тархалт шаардлагатай. Практикт X сансрын вектор болон факторуудыг хамтдаа хэвийн тархалттай гэж үздэг. Энэ тохиолдолд бидний өмнө үзсэн ёсоор нөхцөл математик дунджийн ачаалтыг хөрвүүлснээр ковариацийн матрицын уруу гаргуулмаар сансрын векторын хазаалтаар үржүүлсэнтэй тэнцүү гэж гарах тул факторын оноог слайдын голд буй томьёогоор олно. Үнэн дээр энэ факторыг эргээсэн шугамн загварын тусламжтай үнэлж буй явдал юм. Слайдын төгсгөлд дээрх томьёотойгоо факторын оноо олох тооцоо, бас принципал функцийн буцаах утга доторх аль элементэд факторын оноо байдаг зэргийг бичиж харуулав. Манай жишээний хувьд факторын мөр 32 мөр ба 2 багантай матриц байх тул слайд дээр харуулалгүй орхилоо. Факторын ачаалтын цор ганц бус байдалтай холбогдуулан эргүүлтийн талаар яригдж байсныг санаж байна уу? Тэрхүү цор ганц бус байдал нь загвар дахь үл мэдэгдэчд болох ачаалт ба фактор 2 шууд бие биеийг үржиж байсантай холбоотой.
Үржир учраас нэгийг нь өөрчлөхөд нөгөө нь дагаж өөрчлөгдөд эцсийн үр дүн нь хэвээрээ үлдэнэ. Хэдий тийм боловч сансрын вектор ба факторын хоорондын корреляцанд факторын ачаалттай тэнцүү гэсэн чанар бий. Иймэрхүү эргүүлэлтийг тус корреляцийн абсолют утгыг хамгийн их байрлахаар сонгуул ашигтай. Тийм эргүүлэлтийн нэг бол Варемакс эргүүлэлт юм. Тус эргүүлэлт нь корреляцийг зүгээр нэг максимумчлаад зогсолгүйгээр тухайн нэг хувьсгчийг аль болох цөөн факторт ачаалахыг зорддог. Өөрөөр хэлбэл Варемакс эргүүлэлт нь хувьсгчийг цөөн фактороор тайлбарлах боломж олгодог. Тус эргүүлэлтийг дараагийн слайд дээр дэлгэрүүлж үзье. Варемакс эргүүлэлт нь факторуудын ортогонал чанарыг хэвээр хадгалдаг. Уг зарчмаар олдох эргүүлэлтийг J гэе. Тэгвэл тус эргүүлэлтийн зарчим нь L матрицын мөр бүрдэх факторуудын ачаалтын квадратуудын дисперсийг максимумчилдаг. Өөрөөр хэлбэл эргүүлэлттэй ачаалт болох L одтой матрицын бага нь бүрдэх QEJ одтой ачаалтын квадратуудын дисперсүүдийн нийлбэр буюу слайдын гол дунд байх хэмжигдэхүүнийг максимумчлах байдлаар J эргүүлэлтийг олж тогтоодог. Иймд тус эргүүлэлтийг хувьсгчийн факторууд дээрх ялгарлыг тодруулдаг гэж ойлгож болно. Иймээс факторуудыг тайлбарлахад илүү хялбар төхөн болдог. Гэтэл гол хэсгийн шинжилгээний хувьд гол хэсгүүдийг тайлбарлахад хялбар болгох зүйл байхгүй байсан. Тэгэхээр эргүүлэлт буюу тодорхой зорилготой шийд олдог явдал нь факторын шинжилгээний гол давуу тал юм. Өмнөх хичээлдэр факторын ачаалтын цор ганц бус байдлын тухай үзэж байх үед эргүүлэлттэй үнэлэлт хэрхэн олох нь тодорхой харагдсан. Гэсэн хэдий боловч эргүүлэлт олдсон үед факторын ачаалт болон оноог хэрхэн хувиргах буюу эргүүлэхийг томьёолж харууллаа. Факторын шинжилгээний функц дээр эргүүлэлтийг тусгай аргументаар дамжуулан заадаг. Тухайлбал бидний нуудагийн хичээлээр авч үзсэн принципал функцийн хувьд эргүүлэлтийг ротет аргументын тусламжтай заана. Принципал функцийн буцаах утга доторх эргүүлэлтийн матриц, эргүүлэлттэй ачаалт, эргүүлэлттэй оноо зэргийг юу гэж нэрлэдгийг слайдын төгсгөлд дурдлаа. Үүгээр өнөөдрийн хичээлээ өндөрлүүлье.